Түшиг ахаа ууст болоод байгаа гал түмбрийн талаар яриад өгөөч дээ. Өчигдөр оба уус аймагт гарсан гал түмбрийн талаар яриад өгөөц. Дэмжиж байгаа нь ликэ. Та намайг зөндөө анлаа. Уус аймагт болсон гал түмбрийн талаар ялаад дэмжиж байгаа нь лик. Түшиг ахаа та увсад шатсан захын талаар яраад өгөөч. Дэмжиж байгаа нь доошо лайк. Булчинтай оба уус аймагт болж байгаа нь талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Окей, ойлгосон. Тэгэхээр саяхан буюу 2 хоногийн өмнө Увс аймгийн Улаангомд сумд одоо шинэ Улаангом гэдэг нэртэй зах шатсан байгаа. 11 сарын 25-ны өглөө 9 цаг 23 минутанд онцгой байдал бол зах шатж гинэ гэсэн дуудлага ирсэн байгаа. Шинэ Улаангом зах нь нэлээд том 2 давхар. Тэгээд 300 гаруй түрээслэгчтэй зах байсан байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ бараг л 300 гаруй гэр бүлийн бизнес бол энд бол хохирсон гэсэн үг. Тухайн үед бол хүмүүс буужнаад бичлэг хийсэн, MBC телевизийн хийсэн лайвыг бид нар харж байна. Улаангом сумаас бол хаанаас нь ч харсан ганцшгүй хав хар утаа дүрлзээл гараад ирсэн. Харж байгаа. Харж байгаа онцгой байдлынхан бол нэлээд шуурхай ажилласан. Тэгээд 5 цаг ноцолдож арай гэж галыг нэг хумсын байна. Ингээд харахад бол гал бол яг 2 давхраас гарсан нь бол харагдаж байна. Дуудлагын дагуу 56 албан хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр бол гал унтраах ажиллагаа явуулсан юм байна. Тийм байна хараа. 2 давхар сэндвичийн хийцэлтэй худалдааны төвийн 2 давхарт нь гал гарсан байжээ гэж байна. Путиний үйлрэл ихсэндээ холбоотой цахилгааны хит ачаалал, залгуур дамжуулах ажиллагааны буруу хэрэглээ, халаалтын төхөөрөмжийн аюулгүй бус хэрэглээ нь галт үүмрийн эрсдлийг нэмэгдүүлж байна гэж байна. Яасан бол тэгэхээр нэг халаалтын төхөөрөмжтэй холбоотой гал гарсан гэсэн үг. Эний эцсийн хариунууд ерөөсөө би олж хараагүй. Тэгээ одоо хүүтэн болоод хүмүүс нөгөө нэмэлт пар, тэн залгаж байгаа. Тэгээд тэднийг болгоомжтой авах хэрэгтэй. Баталгаатай биш арзайдахынд тийм өндөр чадалт хэрэгэлдэг юмнууд залгачаар халалт үүснэ. Тэгээ арзайдхны ойролцоо шатах материал юу вэ? Ер нь болгоомжтой байх хэрэгтэй шүү. За guys, та ч гэсэн тэгээд гэрийнхнийгаа сайн анзаараарай. Нэг юм арзайдахынд хитрхи олон ачаалттай юм залгачаар ачаалаа дийлэхгүй бас гал гарах магадaltaй байдаг. Тэрийг бол онцгой байдлын газраас бас сэрэмжлүүлж байна. Стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглаарай гэж байна. Барилга авж байгаа хүмүүс нь ч гэсэн тэрийг шалгаж шаардах хэрэгтэй. Цахилгаан уусралт, монтажийг мэргэжлийн байгууллагаар хийх. Манайхан ч тэгэл монголчлон гээл хаяа бас хитрхи хайн хаддаг те. Тэгээд эн чи яагаад цахилгаанчин хүн гэж тустай байдэ. Би бол жоо өөрөө юм хийхс айдаг. Цахилгаан одоо энэ сан мангийн тал дээр галын аюулгүй байдлын дотоод хяналтыг тогтмол хийх гэж байна. Онцгой байдлын байгууллагын заавар зөвлөмжийг чаган мөрдөөрөө гэж бол онцгой байдлынхан дамжуулж шүү. Окей. Увс аймгийн шинэ Улаангом захад гарсан галын тархалтыг гал гарснаас хойш 5 цагийн дараа ухамсан байна. За галын улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсгийг түрээслэгчдийн төлөөлөл аймгийн удирдлагууд хамтран байгуулжээ. За тухайн цагад ажиллахаар гэрээ байгуулсан 283 түрээслэгч байгаа юм. Бараг 400 юм биш 283 гэхлээр чи тэ. Увс аймгийн шинэ Улаангом захад гал гарсан талаарх дуудлага онцгой байдлын байгууллагад 25-ны өдөр буюу мегмар Йоо харта амар шидэж штт. гаргийн 9 цаг 23 минутад иржээ. Шинэ Улаангом зах нь 42-ыг харьцан 64 метрийн хэмжээтэй 2 давхар сэндвичийн хийцэлтэй юм байна. Шинэ Улаангом захыг 2013 онд ашиглалтад оруулсан. Төрийн өмчөд хамаардаг юм байна. Уг захад 283 түрээслэгч гэрээ байгуулан ажиллаж байжээ. Түрээслэгчдийн төлөөлөл болон аймгийн удирдлагаас бүрдсэн хохирол барагдуулах ажлын хэсэг нь хохирлыг бодиттой үнэлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Би болж ингээл зах дээр зогсоод 12 жил болж 12 жилийн хугацаанд зөндөө одоо хүч хөдөлмөр өөрийнхөө нэг амьдралын төлөө зүтгэж явсан юу талаар ингээд нэг л 3 минутын дотор галт юмд ингээд өргөчлөө. Яа амар шүү те. Одоо ингээл энэ хүмүүс чинь 10 жил гаруй ингээл лангууга ажилуулаад бизнесээ хийгээл явж байгаа. Зүгээр л нэг 5 минутанд л шатаж байгаа шүү дээ баг. Тэгэхээр бас амар байгаа шүү ер нь бол. Тэгээ энэ олон лангуунаас нэг хүний л одоо хайхрамжгүй байдлаас ингээд 400 гэр бүл
тохирж байгаа байхгүй тий. Хохирлыг яг мөнгөн хэмжээр барагдуулаа гэж бодоход эн чинь тэгээд бас сэтгэл санаа, цаг хугацаа бас ингээ янз бүрийн одоо хохирлууд байгаа. Тэгж тохороо ер нь бол хэцүү ер нь бол хэцүү хөрхий. Маш их одоо хүмүүс чинь нэг ар гэр амьдралаа одоо ах トゥ хамаатан садунгаа тэжээ явж байгаа хүмүүс ч байгаа. Өөр сад бүх юундаа ингэ зогсож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Амьдрал нь бол ингэ одоо өнөөдөр ингэ тэг болол хоцорч штэ. Одоо банкны зээлтэй хүмүүс байгаа. Хэдэн зээлтэй хүмүүс бас байж л байгаа штэ. Олон хүмүүс дотор. Тийм болохоор чинь энэ маш хэцүү байна. Харамсаж байна. Харамсалтай байна. Өглөө би яг 8:20 үед хувцас өмсөг ирээсээ гарах гэжсэн. Цонхороо болж байгаа үйл явдлыг бол харсан. Нүдэндээ итгээгүй. Тэгээ хамаг хурдаараа очсон. Болдгол бараг л манай жигэрлөө очоогүй байнда бараг ингээл унтраачаасаа гэдэг итгэл үнэмшилтэй зогсчихлаа. Бүх виз зэрэгцэс тэр дурхнууд цугларсан. Цугларлаг яах вэ дутагш орж болохгүй нэгэнтээ өссөн гал нөхцөл бол үнэхээр хүндээсэн хорон хугацаанд бол маш Галын хамгийн хэцүү юм тэр л дээ ер нь бол ингээд очоод оролцож болтгоо, очоод унтраалж болтгоо. Одоо ингээд юм шатж байгаа хараад зогсохоос өөр арга байхгүй. Хамгийн амар зүйл нь бол тэр хүчтэй өрнөл өнгөрлөө. Энэ тог цаглагаан зөвхөн өнөөдөр болж байгаа юм шээ. Энд чинь ингээд сард ингээд одоо нэг 7 хоногт нам 2-3 удаа ингээд тог тасардаг заяо. Тэгээд ингээд яасан юм гэмтсэн. Энийг яагаад ингээд сольчиж болдгоо гэхээр чинь одоо хотоос загцсан байгаа ирж байгаа гэл ингээд бидний юу тархийг угаал асуудлыг гардаг л байсан юм. Урдан гардаг байсан. Энэ цаглагаан бол ерөөсө тог тасалж маалж ингээд унтарч асч унтчих зөндөө гардаг байсан. За окей. Ер нь бол цахилгааны асуудалтай байсан юм байна. Тэгээ цаанаасаа хариуцсан хүмүүс нь за Улаанбаатараас юм ирж байгаа гэл баг байгаадс юм шиг байжи гэсээр хагаад одоо ингээд шатахыг харж гин. Харамсалтай нэг бодлын бас хариуцлагагүй. Улс аймгийн удирдлагууд түрээслэгчдийг хүлээн авч уулзсан хохирол барагдуулах чиглэлд хуульчийн зөвлөгөө авахд тусалцаа үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн арилжааны банкнуудын төлөөлөлтөд уулзаж түрээслэгчдийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах чиглэлээр ярилцаж эхэлсэн байна. Өнөөдөр манай онцгой байдлын байгууллагын бас бүх албан агчдын бие бүрэлдэхүүний сургалтын өдөр байж таарсан. Бүх бүрэлдэхүүн одоо тухайн дуудлага авч явах бүгд одоо ажил дээр байсан. Бэлэн байсан. Гал ер нь аль хэсгээсээ гарч ирсэн. За энийг бас галын шалтгаан нөхцөлөө тодорхойлох одоо энийг бас холбогдох одоо хуулийн мэргэжлийн байгууллага шинжээчийн банк томилогдоод бас энэ дээр холбогдох арга хэмжээг эргээд бас таавах танилцуулах байхаа гэж. Чин Улаангом захад гарсан галын улмаас хүн гэмтэж бэртээг байна. Түншлэн захын ойролцоо цахилгаан дамжуулах агаарын шугам байрладаг учраас хүн бэртэж гэмтээ үүдэл чинь бас ихний ээлжинд сайн мэдээ. Хүний амнаас хохироогүй байна, эрүүл мэнд хохироогүй байна. Тэр чинь хамгийн гол мэдээ шүү дээ, тий. аюулгүй байдлын үүднээс тухайн хэсгийн цахилгааныг Йоо, энэ амар харагдчих шүү дээ. Кинон дээр сүнс чөтгөр амилж байгаа юм шиг л зургал шиг л харагдаж байна. Хөвсгөлийн худалдааны төв нь бас төрийн өмчих байсан биз дээ. Хөвсгөлд бас нэг шатлуу, тий. Төрийн өмчийнхэн жоохон стандартаа жоохон анхаар яадгүй. Одоо ингээд нэг цагийн лайв байгаа байхгүй заа. Тэгэл зүгээр ингээл хараа. Гал улам доошлоод байгаас бидний харж яхад. Хараа. Доошлж байгаас. Хараа. Ингээл байхгүй. Тэгээд цагийн 30 минут нь ингээл байхгүй. Тэгэл нэг цагийн дотор хараа. Ийм л юм үлдэж байгаа байхгүй. Харамсалтай. Насаараа зүтгэж авсан бараа хөрөнгөн чатчихаар яанда. Ёстой харамсалтай байна. Олон хүний амжиргаа бараа бүтээгдэхүүн юу ч байхгүй болчдөг яана. Яг нэг бизнес хийдэг хүмүүс бол бүр амар сайн ойлгож байгаа. Лангу мангу ажилуулдаг те. Онцгой байдлын албан хаагчтай баярлаа. Та нар минь мундаг шүү гэж. Ер нь бол цагийн дотор ингэж унтраана гэдэг бол бас сайн ажиллаж гин гэж харж гин. Онцгой байдлынхан браво. Өнөөдөр имжлэг Монголын хамгийн ууган үйлдвэр болох сүү хувьцаат компанитай хамтарч байна. Guys, над аюу гой мэдээ байна заяа. Хүнд битгий хэлээрээ. Сүү хувьцаат компани байртай сүү нэртэй хонжуурт хөтөлбөр зарласан байгаа. Хонжуурт хөтөлбөрт оролцох бол маш амархан. Та яах вэ гэхлээр сүү хувьцаат компани Milk болон шинт сүүний таглаадаар байрласан 10 оронтой кодыг та промо цэг сүү цэг имэн сайтаар нэвтэрч өөрийн усны дугаар болон тухайн сүү худалдан авсан баримтын кодыг үнэн зөв бөөгснөөр та 2 өрөө байр нэгдсэн болох боломжтой. 2 өрөө байр бол хамгийн супер шагнал нь байгаа. Тэрнээс гадна биш үү? 64 инчийн смарт зурагт Dyson-ы агаар шүүгч iPhone 16 бөөдөн хүшив. Яг манад хэрэгтэй юмд яваад байгаа чи өө. Гарч сүүгээ авъя да. 8 кг-ийн угаалгын машин, Dyson тоос соргогч,
iPad, шарах шүүгээ зэрэг шагналуудыг та зөвхөн сүүн унгаараа хожих боломжтой. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7007 2022 гэсэн дугаарлал болон доор байгаа сайтаар хүлээн авч үзээрэй. Тэгээ хөтөлбөртөө идэвхтэй оролцоорой. Би л гарч сүү авлаа. Би л гарч нэг ямар ч нэг 2 шиг сүү аваад ирээ заяа. Зя 2 сүүгээ авч явж гин. Шинт сүү. Milk сүү. Зя. Ингээ хонжуулт оролцоор боллоо. За би юм хожуул та намайг булхааслаа гэхгүй шүү заяа. За Монголд нэг иймэрхүү галт өмөр болоод өнгөрсөн бол яг одоо бидний энэ бичлэгийг үзэж байхад баг өнөөдөр Хонконгт маш том галт өмөр бас гарсан. Ойрд юу болоод байгаа бүүмэд. Гэтэ энэ Хонконгийн галт өмөр бол ер нь бол өөр түвшнийх, шал өөр түвшнийх шүү. Бүр 44 хүн одоогийн байдлаар нас барсан. 300 хүн одоогийн байдлаар ор сураггүй нас барсан үг нь мэддэхгүй байна. Тэгээ дэлхийд даяарх анхаарлыг энэхүү галт өмөр татж байгаа. Маш том галт өмөр. Хараа. Бүр юм амар өндөр барилгууд 6 барилга гэсэн баха. Бүр ингээд аимшигтайгаар шидэж байгаа. Харж байгаа. Амар харагдж байгаа том 6 барилга ингээд. Энэ бол нэлээд удаан шатж байна. Хэр удаан шатж байгаа бүүмэд хараа. Бүр ингэж хэлсэн. Тэгээ та хэд мэдж байгаа бол Хонконг ч өөрөө нэлээд онцлогтой. Орос улсны тал дээр юугаараа вэ гэхээр Хонконг өөрөө дэлхийн хамгийн өндөр түрээстэй газар. Та хэд хэрвээ санаж байгаа бол хэдүүл энэ талаар ярьж исэн баха. Хонконг ч өөрөө хүмүүс биш үү? Хонконгт амьдрахын тулд одоо харж байгаа Хонконг апартмент, tiny apartment гэхээр ийм жижигхэн 1-2 м квадратын ийм жижигхэн зайд амьдрдгаараа айгүй онцлог. Байрных нь метр квадратын үнэ айгүй үнэтэй болохоор хараа. Ингээд нэг ийм одоо шүүгээ юм уу хайшин шүүгээ шиг юмд ингээд ороо хийгээд ингээд амьдрдаг. Хараа. Ингээл амьдэрдэг. Зүгээр энд нь ингээд жоохон бохор писа, жом одоо юу гэдэг. Ер нь бол юу те ингээд хүмүүс тамигдтаал өөрсдөө юундаа юу хийнүүдийг хамаагүй. Хараа. Зүгээр хөшөөд ингээд хоорондоо ярьж байгаа. You like horse racing? Me too. Last time I was here I was амар гоостэй. Та нар өөрсдөө өөрөө жижигэн гэж ээж аавдаа гомдолж ирсэн бай. Энэ байрнуудыг хаар. Хараа тэгээ ингээд байрлал нь ийм нилээ шивгүү. Тэгээ саяын энэ кофе хаус буюу авсан өрөөнд биш үү? Амьдрахад хэд гэж $250 юм уу? Йоо, ингэж амьдрахын тулд $250 өгч байгаа юм уу? Хэдэн төгрөг юм бэ? 700-800 мянган төгрөг. Монголд бол Улаанбаатарт бол нэг өрөө байр түрэлсэж штэ тий энэ мөнгөөр. Тэгээд нэг байрыг ингээ одоо манайхаар бол хэд өрөө 3 өрөө 4 өрөө байр ингээд хооронд хуваагаад 26 хуваачиж байгаа байхгүй юу? 26 хүн амьдруулж байгаа байхгүй юу? Тэгээ ингээ шатмацтай хараа. Энд одоо хүмүүс байгаа юу одоо? Тэгээ ингээм амтэн шиг юм зарим дүүр төмөр торон дотор байждаг. Тэгээ байрнуудын тэр чигтээ зохион байгуулалтын юм шивүү чиглэлсэн болохоор яг нөгөө гал гарахт нь илүү тусалсан. Тэгээ Хонконгийн асуудал нь юу байсан бэ гэхээр байрнууд нь хүртэл шивүү баригдсан болохоор нөгөө гал команд нь орж чадахгүй. Тэгээд нилээ хугацаа алдсан гэж бол ярьж исэн. Хамгийн хэцүү нь юу вэ гэхээр энэ байрны дотор гэр бүлийнхэн хүртэл байгаа хүмүүс байгаа. Одоо энэ нэг эмэгтэй хүн ярьж байгаа байхгүй юу? Манай гэр бүлийнхэн дотор байгаа штэ гэдэг.覺得好難受咯，完全冇人幫到咯，唔知政府做緊咩咯。梗係心情梗係唔好啦，即係冇晒係咪啊？燒到，即係啲消防員都慘啊，真係。амар харж байгаа. Тэгээд түрүүн ярьсантэй гэр бүлийнхэн хүртэл тэр байран дотор байхад юу ч хийж чадахгүй зогсно гэдэг бол бүр хэцүү. За тэр бараа материал чи яах вэ? Тэ одоо өнгөрсөн, дүүрсэн. Хайртай хүмүүс гэр бүлийнхэн тэр дотор ингээд шатчихвэл ер нь тэр бол бүр арай өөр төвшний зовлон л доо тий. За хамгийн сүүлийн үеийн мэдээлэлэр байна шүү дээ. Одоо та энэ бичлэгийг оройхон дэше үзэх байх. Одоо бол 44 хүн гэхэлэр чи энэ тоо бол өсөх хандлагатай байгаа. Яг 300 хүн яг яасан тодорхойгүй байгаа. Сая өнөөдөр гарсан гал юм байна шүү дээ. Энд чи хараа яг ингэж хэлсэн юм байна. 1 2 3 4 5 6 тийм байна. One building to another engulfing this high-rise complex. Тэгэл дээшээ зүгээр нэг байрлал руугаа нөгөө байрлалууд руу тэгэл гал орцсон юм байна. 50000 хүний гэр. Йоо 50000. Бидний яг одоо харж байгаа энэ зураг бол нэлээд эвгүй зураг. Яагаад вэ гэхээр
Энэ одоо Вон гэдэг ахын эхнэр нь одоо дотор байрандаа байгаа. Тэгээ ингээ гадаад нь ингээд уйлж байгаа зураг аимшигтай. Төсөөлөгч юм биш. Хараа гал нь ингээд шцаараагаад орой хүртэлж чадчих байгаа байхгүй юу? Ийм амир. Тэгээ энэ галыг унтраахад 700 гал унтраагч ажиллаж байгаа. Тэгэл барахгүй байна яа одоо. Тэгээд гал нилээ бас хүчээ авах нэг шалтгаан юу вэ гэхээр одоо энэ орон сууц засварт орж исэн байгаа. Тэгээд засварт орж яхад одоо энэ хулсаар хуучны ч юу яах вэ? Нилээ алдартай арга юм бэлээ. Энэ арга хулс ашиглаа засвар хийхийн арга нилээ хямдхан. Гэтэ жоох энэ галд жоох эрсдэлтэй энэ арга байсан юм шиг байгаа. Тэгээ энэ хулс нь гал хүчээ авах нилээн том шалтгаан болсон байгаа. Харж байгаах. Энийг хулс өөрөө шатан. Тэгээ энийг хулс ингээд галан дунд орохороо тэг юу болох вэ? Шанхайд бас 2010 онд энэ хулсаар хийсэн барилга шатжсэн юм байна. 50 хүн өгчээсэн юм байна. Окей. Энэ хулсанд бас учир байна те. Fire, that terrible tragedy that's taking place right now in Hong Kong, authorities have made 3 arrests. Now, this is according to CNN. 3 men have been arrested on suspicion of manslaughter. Окей, CNN-ийн мэдээлснээр байна штэ. Аллах үйлдэх гэж оролцсон гэсэн 3 хүнийг баривчилсан юм байна. Тэгэхээр чи юу гэсэн үг? Нэгнээ албаар шатаах гэж байгаад энэ байр шатсан гэсэн үг үү? What? Following the fire, and this is according to a police spokesperson, there is an expectation that police will give more updates at a news conference soon, but it's 4:20 in the morning there. So each building, 7 of them, have a majority of elderly residents. Тэгээд 8 барилгын 7 настай хүмүүс дийлэнх нь амьдардаг гинэ. And CNN had also reported that there are still some residents trapped in the upper floors. I'm not sure whether that's still true or not because that's almost impossible for firefighters to get to. Тэгээд 8 цагийн өмнө чи гал завьяз 15 цагийн өмнө гарсан анхны мэдээлүүд нь 15 цаг байсан баха. Тэгээд 8 цагийн өмнө бол хүмүүс дээр гацсан гэж ярьж ийсэн юм байна. Дээд давхрууд дээр. Тэгээд одоо ч худлаа л та энэ амар галын төлчөндөө дээш явна штэ. Дээдлийн давхрууд бол амар халуун байгаа. Газ хөнөөгчнөр хүртэл орч чадахгүй байхад бол хүн амьд гарна гэдэг бол ер нь бол бараг л боломжгүй. Тэгээ харсан хүмүүсийн комментиг уншихад бол ер нь бол итгэхгүй байгаа. Ямар амар том гал вэ гэд амьдралдаа хараагүй хамгийн том гал байна гэд. Ус цацах системгүй л байсан юм байна да гэж тэгж яа хүмүүс. Тэгээ хүмүүс бол эхлээд зориуд тавьсан гал гэдгийг бол мэдчихсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө 3 хүний баримтжилсан юм байна. Тэгээ ер нь бол аимшигтай. Тэгээ баримтжилсан 3 хүн 52-оос 68 насны хүмүүс байсан юм байна. Тэгээд энэ уран бол сүүлийн 30 жил гараагүй маш том галны одоо шалтгаан байж болцшгүй гэж үзэж байгаа юм байна. Styrofoam гэхлээр ямар шатдаг хөөсний материал гэдэг амар чухал юм шиг. Одоо Монголд ямар их барилга баригдаж байгаа лээ. Зарим нь хямдхан гээл шатдаг материалаар хийждэг. Дараа нь ийм том асуудал гарах нь байна штэ. Тэгээ Styrofoam гэдэг нэртэй энэ материал энэ л юм байна штэ. Манайхны юу л юм байна штэ. Хөөс л юм байна штэ. Тэ? Нөө ханы голд хавчулдаг. Барилгын дунд нь бол ийм байсан юм байна. Энэ бол нэлээд шатахт нь хүрхсэн гэж үзэж байгаа юм байна. Энэ байна 1 2 3 4 5 6 7 8 барилга орон сууц 2000 айл орон сууц нэг нь 31-ээс 32 давхар барилга. Одоо чи Монголд 30 давхар барилга байдаг үлээ Улаанбаатарт. Тэр бол ингэж шатах нь бол ер нь бол аргагүй. Яг го засвартай туултаа бас арай гэртээ арай цөөхөн хүн байсан байж магадгүй юм те Аз болоход. Тэгээ ер нь л бас стандартын л асуудал яригдж энэ нөгөө пластик одоо энэ гадны ногоон яг нөгөө галын стандартад таараагүй энэ тэрэ гэж. Ер нь тэгэл хаасаагүй л одоо ашигаа өндөржүүлэх гээл одоо янз бүрийн хямдхан материалаар хийдэг. Тэд нар дараа ингээд хүний аймнаас хүртэл яригдж байгаа гэхээр аимшигтай. За тэгээ guys ямар ч өнөөдөр хэдүүлээ Монголд болж байгаа нэг том галт төмөр тэгээ дэлхийд даяар анхаарлыг татж байгаа Хонконгд болж байгаа галт төмрийн талаар ярилцлаа. Тэгээ та бүхэн эртээ бүртгүүлээд бүгдээрээ лайк дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.